За тэгэхээр томоогийн халдвар өндөр халуурч илэрч байгаа. За гэхдээ халуурсан болгон томоо биш учраас ямар төрлийн вирус болохыг тогтоож байж эмчилгээ хийхийг эмч зөвлөлөө. Эцэг эхчүүд хүүхдэд ханиадны шинж тэмдэг илэрх үед дур мэдэн аль сайн гэж сонсон имийг өгдөг. Гэтэл өөр вирусээр үүссэн өвчин томоогийн им өгснөөр үүсэх сөрөг нөлөө их. Мөн эмчийн зааваргүй уснаар үүсэх гаж нөлөөч олон байдаг байна. Тухайлбал элэг гэмтэх, өндөр тунгаар хэрэглүүл мэдрэлийн системд нөлөөлж хий зүйл сонсох хэмжээнд хүртэл нөлөөлдөг байна. Харин вирус илрүүлэх шинжилгээнд дур мэдэж им уухгүй оновчтой эмчилгээ хийхэд тусалдаг. Тухайн өвчнийг ямар вирус үүсгэсэн бэ? Тэгээд эмчилгээ болон хүндрэлт илүү ач холбогдолтой. Жишээлбэл одоо ингээд өндөр халуураад эхэлмэгцэн ирээд вирусны шинжилгээ өгчих юм бол хэрвээ тэр томоогийн АБ хүрээний вирус илэрх юм бол вирусны эсрэг эмийг шинж тэмдэг илэрснээс хойш 48 цаг дотроо багтаагаад уучих юм бол одоо хүндрэл одоо тэр дунд чихний өрөвсөлж байд юм уу, уушигны хатгаач байд юм уу тийм бусад хүндрэл үүсгээс одоо хамгаалах боломжтой, урьдчилан сэргийлэх боломжтой гэж үздэг. Түүнчлэн өөр төрлийн вирусын халдварын үед томоогийн вирусын им уснаар томоогаар өвдсөн үед им үйлчлэхгүй тасал болох зэрэг сөрөг нөлөөтэй. Бага насны хүүхдэд амьсгалын замаар халдварладаг нингийн халдвар хавсарч томоо хүндрэх тохиолдол илбэг байгаа юм. Түүнчлэн хүүхэд халдвар авсан үед хасах 15 хэмээс хүүтэ агаараар амьсгалвал уушиг гэмтэх эрсдэлтэй байдаг байна. Аминч боохгүй юм уу те ямар ч халдваргүй хахад хүүтэ агаараар амьсгалаа шууд хатгаагаар өвдөн гэсэн юм бол их ховор бараг тэгэж ойлгохоос илүүтэйгээр яг ямар нэг халдвар авцаа одоо ингээл нэг жоохон шингэн нус гарч яхад нь одоо ингээд тэр хүүтэн агаараар амьсгалах юм бол даамжран хүндрэх магадлалтай. Тийм учраас ерөнхийдөө хүүхдүүдээ одоо хасах 15-аас доош градусын хүүтэнд гаргах чивэл бага насны хүүхэд ер нь 3-аас доош насны хүүхдийг ингээд ядаж ам хамрыг боогоод ядаж амны халт зөвлөгч юм бол амьсгалд нь бүлээсэн агаар маскаар бол шүүгцэн агаар орох боломжтой л гэсэн үг тийм. Эцэгчүүд бас аль болох хүүхдээ дөнгөж ханиад томоод одоо тусж байгаа үед нь гэртээ асаргаа сувилгаагаа сайн хийж хоолт хижээл одоо витаминтэй хоолт хижээл өг бүлээн зүйлийг ойр ойрхон уулгаж одоо хүүхдийнхээ асаргаа сувилгааг сайн хийж хөндрүүлэхгүй байхад анхаарах хэрэгтэй гэж хэлмээр байна. Томоо тос өвчин нь амьсгалын замаар болон гараар халдварладаг. Амны хаалт зүүснээр томоогаар өвчлөх эрсдлээс 75% хүртэл хамгаалах боломжтой юм. Иймээс эцэг эхчүүд хүүхдээ аль болох олон нийтийн газар дагуулж явахгүй, явсан тохиолдолд амны хаалтыг тогтмол 2 цаг тутам сольж, гарын ариун цэврийг сахиж, шингэн зүйл сайтар уулгаж байх хэрэгтэйг эмч зөвлөлөө. Мөн томоогийн вакцины халдвар авахгүй байх авсан ч хөнгөн тусах боломжийг олгодог байна.